За өдрийн мэнд за манай гэрийн өнөөдрийн зочин их гоё сонирхолтой зочин урьж ивчсэн байгаа. За түүхий ухааны доктор за болор сумын эзэн болт хоёг манай гэрт ингээд ажил ирлээ. Баярлалаа. За танд бас баярлалаа. Одоо танаа гэрд чин айлчилж ирээд одоо тантай хамт энэ нэвтрүүлгийг нэвтрүүлэгт зочноор оролцож байгаа нь миний хувьд бас нийт төрийн хэрэг. За одоохондоо эдгээр нэг юу нэвтрүүлэг гэж ярихгүй байгаа бичлэг гэж ярьж байгаа. За. Тийм зүгээр л гэртээ хийдэг влог шүү дээ тийм ээ. Тий. Одоо ч моблог гэдээ болоод байгаа шүү дээ. Мобайл блог. Мобайл блог. Тэгвэл яг мобайл моблог гэдэг нэр л. Моблог. За. Тэгвэл тэрийг нэгээд байгаа юм байна. За өнөөдөр бид хоёр юу ойрхон мөртлөө хол хятад орны тухай ярмаар байна. Тийм. Ягаад энэ нэг ярих гэж байгаа энэ ярилцлагыг хийх гээд би хэнийг болд хоёгаа ингээд урьж авчирсан гэх юм бол бид нар ер нь хятадуудыг тэр болгоо сайн мэддэггүй юм байна. Соёлын, түүхийн, тий даяалангуяа тэр ааш зангийн хүртэл тодорхойлоход аюу хэцүү. Хойд төршигөө бол хамаагүй бид нар илүү мэддэг тийм ээ. Тийм. За солонгосуудын талаар бодно бид нар бас илүү мэдчих байна. Тэгэхдээ хятадууд өчнөө тийм 100 жил, 1000 жил ингээм хамт оршсон ирнэ. Тэгээд айгу хол байдаг. Тэгээд манай болт хоёрч чинь 10 жил хятадд Тий 10 жил амьдэрсэн. 10 жил амьдэрсэн хүн шүү дээ. CCTV. За яг нь ер нь бол би нэг 4 жил өвөр Монголын их сургуульд суралцаж тэгээ Эрдэмийн зэрэг хамгаалсан. Тэгээ дараа нь одоо Бээжинд уулын хятадын олон улсын радио гэдэг байгууллагт очиод тэгээ намайг очиод байж хахад CCTV хятадын олон улсын радио хятадын төв радиог нэгдээд хятадын төв радио төлөв гэдэг ийм нэртэй болсон болоход нь ингээд ажиллаад 6 жил ажиллаад ирсэн. Тэгээ та сая бол яг маш оновчтой хол ойрхон мөртлөө хол гэж тэр үнэ. Ягаад гэвэл бид нар одоо түүхийнхаа туршид наазахын 5000 жил хаяа хөрш суучгаад нэг нэгнийхээ соёлыг мэддэггүй, нэг нэгнийхээ одоо сэтгэхүйг мэддэггүй, хэлийг мэддэггүй ийм байлаа. Тэгээ нөгөө төгөөр бас энэгээр нас нэг өвөр Монгол ах дүү нараа бидний бол скупер болсон байдаг болохоор бас тэрнтэй бас холбоотой байдаг гэж болно. Гэхдээ ер нь нүүдэлчд бол аль хертнээсээ л одоо бүр жишээлбэл одоогоос 1300 жилийн өмнөх Тоньёккукийн гэрэл төчөөн дээр хүртэлсэн байдаг түргийн мэрэгэн сайд хятадуудын өвгөн нуранд торгон зойлоо. Тий одоо хятадуудаас үе үед болгоомжилж явах хэрэгтэй. Гэх мэт чинь тийм учраас нүүдэлчд бол одоо яг тэрнтэй холбоотой ч юм уу ямар ч байсан нэг одоо хятадын суурьшмал соёлоос одоо энэс аль болох жирэх энийг нь одоо сурахгүй мэдгүй гэсэн нэг ийм хандлага байдаг юм шиг байна лээ. Одоо ч гэсэн бас ингээд зарим хүмүүс одоо юу гэдэг хөдөөгийн нэг 18 та хүүхдээс за чи хэн дургуй гэж хятад дургуй гэн. Тий, ер нь яагаад дургуйг мэдэхгүй. Хятад хүнтэй уулзаж байгаагүй шүү дээ. Зүгээр яг магадгүй энэ үзэл суртал юм болгоцсон ч гэж магадгүй. Ер нь яг зүгээр 1920-ад онд ч одоо Оросууд Монголд нөлөөгөө тогтоогоод гадаадын капиталыг хөөж гаргаж ийн гэдэг одоо Монголд байсан барууны одоо өчнөө пүүсүүд, гэр хятадын олон пүүсүүдийг хөөж гараад магадгүй бас 60-70 он хүртэл зөвхөн Оростой худалдаа хийдэг байж байгаад хожим тэгээ социалист системийн орнуудтай худалдаа хийдэг болсон тийм. Тэгээ хожим нь бас нэг 60-аад онд Хятад Монгол хоёр нэг яг Орос Хятадын харилцаа муудгууд манайхан дагаа муудсан. Тэгээ 90 он хүртэл ингээ бас юу хийсэн болохоор бас нэг хэсэг одоо бас Хятадаас бүр хүн дээрч огт мэдэхгүй болсон. Энтэй бас холбоотой байх гэж бодлоо. Тий би сая бас Бээжин ороод Бээжингийн сая Хубэй Хубэй чиглэлээ бас хэлэхэд бас дуудлага нь айгүй хэцүү юм аа тий. Хубэй гэж хоёр байгаа. Тийм үү. Нэг нь голын ар гэж байгаа, нөгөөх нь нуурын ар гэж байгаа. За. Тийм мужуудыг хуваасан чи манай нэг ар өвөр хангай дорнод энтергээд газрынхын байцаар хилцсэн шиг яг тийм нэр шил юм байл. За. Би тэгэхэд бас нэг юм би гайхсан. Тэрүүний бас учрыг бас нэг дууд одоо нэг үгийг биш айгүй олон үгийг баргалж нэг үгээр хэлээ. Тэгээд дуудлага нь ингээд айгүй өөр байгаад идэг штэ. Маа гэж хэлчих юм бол нэг үг болно. Маа гэж хэлчихвэл нэг өөр үг болно гэдэг чинь. Тэр яагаад тийм байдгийм болоо?
Ер нь бол энэ дэлхийн хэлнүүдийг ингээд язгуур бүлгээр нэг 12 дувааж байгаа шүү дээ. Монгол бол алтай язгуурын хэл. Монгол хэл бол залгамал хэл. Одоо яв гэвэл яваараа, явсан уу, явчих юмсан гэж байна гэсэн залгаад. Хятад хэл бол хятад төвд язгуурын үйт хэл. Одоо жишээл морь гэвэл маа, дээр гэвэл шан, маашаан гэж бол хурдан гэсэн утгатай болчихно. Одоохон ч юм уу. Ийм маш өөр бүтцтэй шал өөр хэл одоо. Тэгээд сурахад жоохон төвхтэй байдаг уу? Тэгтээ болоод мэдэн шүү дээ. Тэгтээ яг хятад хэлийг бүр их хэцүү гэж яриад байхад би бол харьцангуй бас тийм ч амар хэцүү хэл биш юм байна гэж боддог л да. Тэгээ яг нэг хятад хэлний хамгийн тэр сонио онцлог нэг хятад хэлний 290 за 300 орчим л үйтэй юм байлээ. Тийм болохоор одоо нэг маа гэдэг одоо ийм дуудлаганд маш олон үг байдаг. Утга илэрхийлдэг учраас одоо тэрэнд нэг 4 янзын үг байгаа шүү дээ. Маа гэдэг ингээд харин 4 янзаар ингээд хэлцдэг. Тэгээд голдуу ихэнх үгнүүд 2 үеийн нийлэмжээр явдаг. Тэгээд 2 үеийн гэхээр нийт 20 янзын үг болж байгаа. 20 янзаар хэлж болж байгаа. Тэгээд ингээд явцдаг ингээд хэлнийхээ бүтцийн хувьд, соёлынхаа хувьд, сэтгэлгээнийхээ хувьд бол бид нар асар өөр тийм улсууд юм бэл. Яг Монгол бол хэдэн үетэй Монгол бол нэг 800 гаруй үетэй. Тэгэхээр нөгөөд нь 200, хятад 200 үетэй байхад манайх 800 үетэй. Тий. Тэгээ ер нь бол нэг хязгаарыг язгуурын хэлнүүд бол ингээд жишээлбэл өгүүлбэр доторх гишүүдийн байрлалч гэдэг юм ингээд янз бүрийн юмар ойр төстэй. Одоо Европын хэлнүүд ч юм болохоор Инд Европ язгуурын, Энтэг Европ язгуурын хэлнүүд гэдэг байгаа шүү дээ. Одоо Англи, Франц эдгээр ч ойролцоо байдаг шүү дээ. Герман эдгээр чинь. Тэгэхээр зүүн тийшээ славян хэлний бүлэг одоо Орос зүүн Европын хэлнүүд ойролцоо байдаг шиг ингээд бүлэг бүлгээрээ л ойролцоо байдаг юм билээ одоо. Манай Алтай язгуурын хэлээр чинь бараг 100 сая хүн ярьдаг байх шүү. Одоо энэ казак турк хэлний юмнууд чинь бүгдээрээ энэ Алтайгаас салбарлсан ийм хэл болдог байхаа. Надыг одоо гайхшруулж исэн зүйлийг би бас асуумаар байна л да. Яагаад гэдэг юм бол гэд надад бас сонир санагдчихсан. Яг ингээ хятад за өөр монгол хүн ч юм уу айдал. Ер нь ингээд урагшаа гараад ирэхээр ингээд дайлах юм уу эсвэл ингээд тийм ээ. Ингээд одоо юм үзүүлэх юм бол заавал үнийг хэлдэг. Энэ тийм үнэтэй, тийм одоо цай, энэ маш үнэтэй тамхи гэж ингээд дандаа үнийн төр. Тэгээ бидний хувьд бол ингээ онгороод байгаа юм шиг те гайхуулаад байгаа юм шиг. Гайхуулаад байгаа юм шиг. Гэхдээ хүн болгон тэгээд байгаа байхгүй ингээд анзаараад байхад. Тэгэхээр яг эдний соёл юм байна гэж би бодогдсон. Тий, үнэн. Яг соёл. Гэхдээ би одоо чухам ямар одоо шалтгааны улмаас тэгдгийг нь бол мэдэхгүй байна. Зүгээр ер нь бол яг тэгдэг. Тэгэл энэ тийм энэ Мао даргын татдаг байсан тамхи. Харин тийм. Энэ одоо юу гэдэг Дин Шаопины татдаг байсан тамхи тийм үү. Энэ бол тийм ярих гэх тэгж яадаг юм байлээ. Тэгэхээр яг нь ер нь бол хятадд бас тэр дайл цайлах ялангуяа миний бас гайхдаг бас нөгөө талаар жоохон дургуутдаг ч гэх юм уу. Юу н одоо ингээд идэж барахгүй байж хитрхи их хоол тавьдаг. Дээр үйт чинь бүр ингээд 10 жилийн өмнө ингээ өвөр Монголын хүний хормон дээр ихэд ингээд ширээн дээр тавхтай хоол нь багтахгүй байхад нэг давхарлаж тавьдаг хоолн дээр ингээ хоол тавьчихж байгаа юм чи. Оо тий. Тэгээ яг зүгээр ингээд хүнийг хүндэлж байгаа гэдгээ юугаар илэрхийлдэг вэ гэхээр олон тавг хоол тавьж хичнээн тавг хоол тавьж гин. Магадгүй ингээд та манай нутагт ирлээ шүү дээ. Би таныг дайлахдаа за амар дайлж нэг хүндэлж байгаа үзүүлээгвэл нэгдүгээрт олон тавг хоол тавина, хоёрдугаарт өөрийнхөө аль болох нэр хүндтэй олон хүн хоолн тойрно. Тэгээ инээ чанаа. Тэгээд энэ бол тийм одоо сайхан соёл биш. Манай нэг зохиолч аюур занах надад нэг ярьчихсан байхгүй. Гэхдээ энэ одоо хятадуудыг бүр гайхаад хамтарч ажиллахаараа хүнд нэг 2-3 мянган яан өгч чадахгүй байж дайлах болохоор 10-20 мянган яанаар ингээд маш үүрлэгэн тэгээ бүр ингээд бүгдийг асгаал ингээд тэгээ би зүгээр хувьдаа ингэж бод тэгээ муушилж байгаа юм биш л те зүгээр яг энэ одоо агуу үндэстэй агуу улсыг би ч одоо муулна гэж юу аах зүгээр ер нь зүгээр магадгүй энэ одоо тариалангийн соёлтой энэ Азийн орнууд хуучин цагтаа бас их үлэн зэлмэн ийм байсантай Наснаас холбоотой тийм элбэг дэлбэг тэрийг нөхт юм болов уу те одоо хаамааны ширээн дээр одоо 99 тавг хоол зууш байсан энэ төр хүмүүс хэлдэг зүгээр. Тэгэхээр энэ хоолоор ингэж дайлан олон төрлийн хоол гаргана гэдэг бас урдийнх нь тийм соёлтой бас холбоотой байж магадгүй гэж боддог. Тэгээ бас хоол их тайлбар хэлжээ. Одоо Мавто гэдэг тэр нэг айгүй хүнтэй арих тэр арихаа ингэж уудгийн, тэгэж уудгийн, тийм түүхтэй гэдэг. Тэрийг бол бас зарим хүмүүс хэлдэг тэр Мавтай гэдэг бол могоот гэхэд одоо ашааны нэртэй могоотой газар тэр хятад хэлээр чинь могоо гэж бичих боломжгүй
үйлдэл болохоор Мавтай гэж үтсэн гэдэг ярьдгийн үнэн худлыг мэдэхгүй байна. Гүйж яваа мужид одоо үйлдвэрлэдэг. Тэгээд тэр архийг маш хуурамч үйлдвэрлэдэг. Нэг хүн ингээд асаараа Мавтай хажуудлахын зүгээр суучаад өөр нэг газараас Мавтай авсан чинь амтны өөр болохоор заргалдаа шүүхэд өгсөн чинь сүүл дуусан ганц нь үнэн асаараас бодлаасан гэдэг. Тэгээд Мавтай архич тэр хуучных нь бүр амар үнэтэй. Бүр ингээд бүр одоо 40-50 онд үйлдвэрлэсэн энэ нь одоо бүр хэдэн 10,000 яан болж одоо ингээд бүр хүн гайхмаар үнэтэй байдаг. Тэгээ 5,000 юаныхыг би харж л байсан. Тэгээ ямар амар үнэтэй юм дээ л гэж бодож байсан. Зарим хүмүүс тэр байтугай үнэтэй л гэж ярьдیں۔ Бийжинд бараг байрны үн болдог гэхдээ үнэн хутлааг нь мэдээ. За. Хуучны юм чинь өөрийн гэсэн үн байдгүй гэдэг тий. Бас эдгээр тоонд аюул ач холбогдол өгч гэнэ үү? Яг зүгээр ер нь бол хятад хүн бол мухар сүсэг тал ихтэй гэж. За яг мухар сүсэгч гэдэг юм уу юу ч гэдэг. Одоо жишээлбэл би Монгол хүн 3-ын тоогоор бэлэгшээ шүү дээ. Гэтэ 3-ын тоогоор бэлэгшээлээгээ тэр хүн мухар сүсэгтэй халаагүй шүү. Тийм ээ. Яг хөө ерөнхийдөө бол хятадууд бол нийтээрээ 4-ын тоон дургу. Зочид буудлууд 4 давхар гэж байдгүй 3 давхар 5 давхар гэдэг. За 4 номерын өрөө гэж байдгүй 3 5 гэж авчдаг. Тиймэрхүү юмнууд бол байна. За 2 дугаарт 8-ын тоог бэлэгшээдэг. Яг хөө 4-ийн тоо ч хятад ижил дуудлагатай болон гэсэн шүү дээ. Нэг дуудлага нь үхэл гэдэг үгтэй адилхан байхгүй тэрнээс. 8-ын тоо нь бол тэр баяжих гэдэг үгтэй бас ижилхэн бахана. Хятад 8-ын тоог бэлэгшээдэг. За тэгээ бас тэрнээс гадна бас нэг 250 төгрөгөөр юм авах юм уу авдаггүй яадаг 250 гэж ер нь хэлдэггүй. Энэ бол бас 250 гэдэг нь тэнэг гэдэг утгыг илэрхийлдэг учраас одоо би одоо 300-ийн цамцыг буулгаад 250-аар өгчөөч гэвэл уурлал нь хятад хүн тэгж яг гадаадын хүн бол мэдхгүй гээ 250-аар өгчөө тань тэгвэл 240-оор юм 260-аар өгчий 250 8 гэхгүй. Тийм аа бай үг тэнэг гэсэн утгатай юм бэл. Бас ихсэн. Айгу өрөмж би бас нэг сонсч ирсэн бас ингээд өмсөн уцын энэ тань зохгүй нэ гэж хэлчихвэл айгу гүнээсээ гомддог гэж. Яг ер нь хятад хүний сонио хятад хүнийг олон хүний дэргэж өнгөлтөх юм байл. Яг би олон өвөр Монгол найз нөхдөд тэгээд яг өвөр монголчууд ч бас дотроо олон янз. Гэхдээ юу зүгэлдээ эн чинь одоо өвөр монголчууд бол бусдын нутгаар байгаа юм шиг өөрийнхөө нутгаар байгаа. Монголчуудын нутаг бол цагаан ирмнээс байгальталаа зүүн тийш ганы нуранаас баруун тааш алтайг даваад ингэ явцсан. Тэгээ яг энэ түүхийн шилтгаанаар одоо өвөр Монголыг 1915 оны 3 улсын хэлцээрээр хяхти гэрээгээр одоо хятадын бүрэлдэхүүнд орж байгаа шүү дээ. Тэгэхээр 100 гаруй хүн жил өнгөрч байна. Өнөөдөр одоо магадгүй өмнө говийг одоо жишээ болгож байгаа шүү. Ингээ одоо хятадд өгчөөд 10 жилийн дараа өмнө говийн хүмүүсийг хужаа гэж хэлсэнтэй л адилхан. Тэгэл одоо Шинжааны одоо энэ Халтан хязгаарыг 1913 онд дундад тэрэг улс Монгол улс хоёрын эзэлсэн газараараа хил татна гэж Халтан нурууны яригдлаар 3 улсын бас юу болсон. Тэрнтэй л адилхан зүйл. Гэхдээ өвөр Монголыг бол бас дотроо би хувьдаа дотроо 3 боож боддгийг. Бүр одоо зүүн урагшаага энэ харчин орчны нутаг маш гоё үржил шимтэлтэй. Маш сайхан үржил шимтэй. Ногоо могоо сайн урхан тэр үе чинь нэг уул нь энэ манжууд бол Монголын нутагт бол хятадуудыг ер нь оруулаагүй. Оруулахгүй ч гэж анханасаа ярьсан. Тэгээд одоо хятадын зүүн 3 мужид Леонын гэрийн хар мөрөн энэ 3 мужид хятадыг оруулдаггүй. Дээр нь одоо 10 өвөр Монгол Шинжаан төв хөхнөр рүү хятадуудыг оруулдаг байж байгаа. 19-р зууны дундуурчин эдгэрчин 2 том хар тамхины дайнд ялагдсан. Японд ялагдсан 8 улсын холбоо зэрэгт 1900 онд ялагдаад тэгээ ерөөсөө эдийн засгийн шинжилэл хийхгүй бол одоо энэ улс одоо бүр ингээд сүнлөө гэдгийг тэр цэшийн хата ойлгоод тэгээ анх одоо энэ өвөр Монголын хятадуудыг тавьж туулсан юм бил. Гэхдээ тэрнээс арай өмнө ер нь бол энэ харчны монголчууд нь тэр хятадуудад бол газраа түрээсэлдэг болсон. Тэгээд байшин барихгүйгээр хавар нэрж ногоогоо тарчаад намар нэрж хурааж явна гэдэг ийм гэрээтэй. Тэгээд өөрсдөө тэднээс нэг бэлэн түрээс авчгаараа малаа бэлч нэг айлын мал бэлж явах газар шиг чиний айлын тариалан болно шүү дээ. Тэгээ өөрсдөө ингээ баян тансаг хамдирж явах энэ үеэр тэр Янгеч чойны бослог гэж нэг айхтар юм гараад баахан өвөр монголчуудтай газар болоод бөө юм болсон юм. 1892 онд болсон. Тэгээд баахан өвөр монголчуудыг алж хадаад ингээ аимшигтай болсон юм л да. Одоо Монгол үндэстний эсрэг хамгийн сүүлийн том генocide. 48 хоногийн дотор 300 мянган монголыг алсан гэж.
Тэгээ чинь өөр. За ингээд за яг би нэ түрүүний асуултаас аваад явчихлаа. За ингээд ер нь бол ийм үржил шимтэй нутгуудад нь болохоор хятадууд одоо 19-р зууны сүүлээс олноороо орж ирээд орхон суурин бариад хүн амын бараг 90% түүнээс олон болчихж байгаа байхгүй. Тэгээ тийм газрын монголчууд бол хэл сэтгэлгээний хэвд бидраас нэлээд ялгаатай болсон. Ер нь бол аж ахуй их чухал юм байлээ. Мал аж ахуйгаа алдаал тариалах соёлд орохоор л тэгэл шалгуурал. Харин одоо яг Монголтой хэл залгаа одоо зүүнээсээ хөлбөмбөр тэгээ шилийн гол тэгээ урт баян нуур баруун талд алшаа энэ монголчуудын нутаг бол ялангуяа алшаа малшаар учраас улаан хэлсэн дунд тариа урахгүй шүү дээ. Тийм учраас одоо хятадууд эрт эрт цуугаагүй тэрнээсээ болоод мал аж ахуйгаа орхиогүй. Тэгэхээр энэ хэл соёлоо мартахгүй байхад энэ эрх аж ахуй маш чухал юм байна. Ингээ малаа малдаг энэ монголчууд бол бидэртээ хэл сэтгэхгүй хувьд маш ойр. Тэгээд нэг зүү одоо өвөр монголоор бол дүмбэ монголчууд юм да зүү хадгийн тэр одоо тариа ногоо сайхан ургадаг энэ газрын монголчууд бол нэлээд ялгаатай. Тэгээд бусд нь бол нэг дунд зэрэг гэх юм уу. Одоо юу гэдэг улаан хад ордос мордос гэдэг одоо ингээд улаан цав мав гэдэг энэ улс газрынх нь бол гайгүй. Гэхдээ яг тэр нутагтаа бас ямар аж ахуй эрхэлж байгаагаас холбоотой хоорондоос жоох ялгаатай л та. Зүгээр би хувьдаа бол ингээд амарчлаад ойлгочтой өвөр монголчуудын 3 байгаал тэр нутгийнх хүүхдээ ийм хөө сэтгэлгээтэй юм байна гэж бодчих. Хоёрдугаарт юу яд юм бэ? Төрийн хэлний хятад болохоор нутгийн хэл аялагүй аягүй сайн хадгалагдсан юм бэл. Одон телевизэнгээ одоо байгуулагдаад одоо өвөр монгол яриад телевизэнгээ явахдаа эн чинь манайхаар бол одоо юу гэдэг төв алхын амаа аялагуйгаас одоо энэ болоод энэ нутгийн аялагуунууд бүтгэрж штэ одоо баруун Монголд ойр дамаг аялаггүй байна одоо зүү хашаа бүрээд өөр бахар бусд нь байхгүй болчихлоо штэ. Нэг төрийн хэлний хятад болохоор энэ өвөр Монголын олон яснууд өөр өөрхийн хэлийг аягүй сайн хадгалдаг. Тэгээд дотроо бол өвөр Монголын баримжаа аялаггүй бол Шилийн гол аймгийн Шулуун өх шүүний Цахар ам аялаггүй болно гэд дайлуулах одоо телевиз радиогийн нэвтрүүлэгчдийг Шулуун өхгийн хүн авдаг байхгүй. Тэгэхээр одоо энийг бол баримжаа болгоно гэж байгаа. Баримжаа аялаггүй гэд тэгээд залуучууд нь айлуулах. Одоо та мэдж байгаа шүү дээ сүүлийн өвөр Монголын хөтлөгчд бол бидраас бараг ялгархгүй болсон шүү дээ тийм. Би 80-ад оны хятадын радиог сонсч ирсэн. Тэгээд ойлгох юм байдгүйсэн. Айгуу бүр өөр хэлээрч яриад байгаа юм шиг. Тэгсэн чинь ингээл жил ирэх тусам ингээд яг ингээд бүр илүү ингээд яг Монгол айлгуутай яриад авч ахлах айлгуу руу нөхөд байгаа юм чинь. Ер нь тэгээд бол энэ захарчууд бол өвөр Монголын төдийг ер нь бүх Монгол үндэстний яг гол цөмөн байхгүй. Яг халахууд бид авцтаад тусгаар тогтносон болохоос Батмөгтэй яаны үед чинь халдах тайсны халах болсон халах түмэн гэдэг байгаа шүү дээ. Халахвч халдах тайсны халахвч халахлах. Захарууд бол одоо яг одоо хааны гэрхэн тойрон хүрээлж исэн хамгийн сүүлчийн Монголын эзэн хааны Захрын Лэгдэн хаан гэдэг шүү дээ. Магадгүй энийг сонссон маш олон дургуутсаж итгэхгүй байж магадгүй. Гэхдээ ер нь бол тийм. Яг монголчууд ч одоо Тогон төмөр хааны үед наашаа ирчээд нэг их удахгүй буцаад нэг Бээжингээр эргэж идэлнэ гэсэн ихтгэл өмчлөөрээ энэ Монголын хатж энэ өвөр Монголын нутагт очсон шүү дээ. Тэгээд сүүлчийн хаан нь бол Захрын Лэгдэн хаан гэж байгаа. Тэгээд Захар түмэн бол одоо Монголын одоо Батмөгтэй хааны үеийн 6 түмэн Монголоос одоо хамгийн гол эзэн хааныг хүрээлжсэн. Одоо ч ер нь өвөр монголчуудын дунд Захар хүн арай хүндэтэй байдаг. За яг хоо тоглоом болгоод нутгийнхны дооглохтой бол захар царцаахаа царцсан хоноо голоохоо гэдэг мөртлөө захар хүн юм юмд дүн руугаа алддаггүй хитрхи нэг тийшээс хавлдаггүй ч гэдэм юм. Ингээд ер нь одоо юм тулхтай гэсэн юм маягаар арай нэр хүндтэй байгаа юм. Хоёрдугаар чинь ер нь өвөр Монгол манжийг дах гад одоо захараас устна өөдөөс нь байлдаагүй. Тэгээ Захрын Лэгдэн хаан бол байлдаа сүүлд нь манжичингүний захруудыг бол нааш цаашаагаад хараагаад өртөө харуулгаар хөөгөөд Шинжааны портал хүртэл одоо захруудыг тараасан шүү дээ хамгийн аюултай улсууд гээд. Тэр утгаараа бол одоо захарчууд бол одоо өвөр Монголд нэр хүндтэй байдаг. Тэгээд захараа маань айлгуу гэд. Хэрвээ хүнийх нь олонгоор гэвэл одоо тэр зүүн талын мужууд шүү дээ хорчин морчин гэж ярьсан шүү дээ. Тэд нар бол одоо баг хорчин баг чинь баг өвөр Монголын нийт хүн ам баг 40 50% төхөн. Гэхдээ тэдний нөө яриа хэл сэтгэлгээний хөөрчлөгдсөн учраас тэгээ одоо хүн ам нь олон байх нь хамаагүй захраар баримжаа болгоно гэсэн нь надад бол зөвхөн оновчтой бодлоо. Ер нь бол энэ өвөр Монголын одоо бүх том дарга нар чинь дандаа тэр зүүр нутгийн улсууд байхгүй хамгийн түрүүнд газараа алдаад тэд нар хамгийн түрүүнд сургууль сураад хүүхдүүдэд сургуульд явуулаад газаргүй юм чинь.
Тэгээд тэд нар анх өвөр Монгол соёлын үрийг тарьсан одоо өвөр Монголын гол сэхэтнүүд, гол дарга нар дандаа тэр зүүн нутгийн улс. Тэгтээ харин энэ баримжаа айлгуугаа захар нутгийг сонгосноос их оновчтой сонголт болсон болов гэж би хөвдөө бод тий. За хоёул хятадуудын тухай ярьж байсан. Би бас нэг түүхийн нэг юугаар тэр Пуйг нэг сүлжээ эзэн хаан байлаа шүү дээ. Тэр Пуй чинь одоо Манжгоо улсын одоо тийм ээ эзэн тий хаан ингээд яг яалтчгүй бүр Японы одоо гар хөл болсон шүү дээ. Тэг яг цацалчих хүн бол тэр нэг дөрцсөн юм байсан надад санагдсан. Тэг хятад тийм зүйлээ хандсан юм уу? Тийм ээ төрийн бодлого нь яагаад тийм амар байдгийг. Тэгээ дараа нь би Пуйгийн дүүг лөө авга дүүн лөө бас их хурлд хятадын одоо их хурлд сайд нарын зөвлөлийн хурлд тэр нь сонгогдож баргалж 79 он хүртэл ажилласан гэд тийм юм сонсч ирсэн. Тэгээ ер нь энэ талаар одоо тиймч нарийн сайн мэдэхгүй л дээ миний судалгааны сэдвээс нэлээд хоол. Гэхдээ ер нь бол зөвхөн хятад одоо том дарга байсан үнэ шүүмжилдэггүй. Жишээлбэл одоо Мао Цзэдун ч одоо алдаа оноо ихтэй хүн шүү дээ. Тэрийг ингээд шүүмжилдэг. Одоо Сталин насрахад Хрушевийн дулаар Хрушев балсан шүү дээ. Тийм гэхэд л одоо Маогийн одоо залгамжлагчдын шоупын одоо мань нэрийн хийсэн сайн муу юм зөндөө байгаа шүү дээ. Гэхдээ тэрийг ярьдггүй яадгүй. Тэр байтугай саяхан намайг одоо урд ажиллаж байхад одоо манай радио телевизийн амар нэртэй сэтгүүлч хоолны ширээн дээр Мао даргын тухай өнгөө ярьсан нэг нь бичиж аваад WeChat-аар тавьчих. За. Тэрнээс болоод бүр ажил амьдралаараа хорсон шүү дээ. Бүр ингээд бүх юмнаас ахцаад одоо социализмын үед ажилласаагаа алдвал бүх. За тийм тэрэн шиг одоо тэр хүн дахиад ажил алдахгүй хийж авч зүрхлэхгүй шүү дээ. Тэрэн шиг ингээд мэдсээр байж тэрийг ярьдгүү. Нэг тийм бил шүүмжилдэггүй. Ер нь энэ дорны соёл бид нар одоо ингээд харахад одоо нүүр төрхийн хувьд одоо Аз хүн боловч бид нар бол одоо маш их Европт зүйлсүүд юм биш үү? Ингээд шууд яриад ингээд хүнийг ингээд хамаагүй ярьцдаг те. Бүх юмаа шударгаар хэлцдэг, чадахгүй гэдгээ хэлцдэг. Энэ дорн дахин бид нар бол юм дорны сэтгэлээс нэлээд холдсон юм уу? Яг хөө гэхдээ дорн дахин дотроо бид нар ч бас нүүдэлчин болохоор өөрсдөө онцлог байна тийм. Гэхдээ ямар ч байсан өвөр монголчууд бидний хооронд байгаа энэ ялгаа бол нэг нь одоо дорн дахиныхаа соёлыг хадгалсан, нөгөөх нь өрнөтэй холилдсны ялгаа юм байна гэж ойлгодог. Энэ соёлын ялгаанаас болоод үл ойлголцох байдал ер нь хэр үсдэг вэ? Маш их хүсэн шүү дээ. Тийм ээ. Тэр жоохон тийм эвгүй байдалд орох юмнууд ер нь учирж исэн шүү тохиолдлууд. Тийм хоолой эзэн үхээр нь идэггүй гэдээ илчилж жишээ нэ. Тийм. Юу вэ гэсэн тэгэл адилхан. Харин тийм гэх мэтчлээ. Тэгээ одоо шил хятад хүн өөр монгол хүн ч гэсэн хүнтэй танилцгаараа за та манай гэрт ирээрээ манай нутагт ирээрээ гэж хэлдэг нь одоо зүгээр дипломат тэгж хэлдэг тийм ёстой. Тэгвэл манайхан итгэж шууд яваад очдог хүнийг юм байдалд оруулдаг. Тийм байх. Хоёрдугаар чинь хятад хүн баргийн онд үгүй би чадахгүй гэж хэлдэггүй. Аюу ингээд та би энэ дээр ингээд туслаад өгөөрэй гэхээр за гэчээд гэхдээ яг зөвшөөрөөгүй. Хаман дээр тэр нэг ясаад байгаа л тэнгуут нөгөөт цагаа болонгууд нөгөө хүн ч уцаа авдаг тэнгуут энэ нам өмөрчлээ. Худалчихдээ. Тэгэхээр одоо тэр үнэхээр заа гэсэн бол тэрээ ингээ баталгаатай заадгүй л ингээд цаад хүн хөгжүүлж ярихгүй бол одоо зөвшөөр та надад нэг мэдлээ шүү дээ. За би заа гэчээд орчих юм бол үгүй гэсэн үг юм байна. Зааггүй л яг яах вэ? Яг ийх үү гэд ингээд ингэж баталгааж бодлоо энэ жинхэнэ заа гэсэн үг юм уу? Гэх мэтчлэн ялгаа их байгаа. За. Тэгэхгүй ер нь мөрчих гээд байна шүү дээ. Мөрж байгаа юм биш. Тийм мөрж байгаа юм биш үү дээ. Чадахгүй мөртлөө үгүй би чадахгүй гэж хэлж чадахгүй л байна л гэсэн үг л дээ. Тий. Тэгээд тиймэрхүү ялгаа ер нь байна шүү. Зүгээр одоо яг одоо өөр жишээнүүд бас орж ирэхгүй. Юу ер нь одоо хүртэл энэ ер нь эдний яг тэр гол баримталдаг одоо философи нөхөө тийм ээ. Зүйл нь одоо ер нь күнзийн сургаал гэж яриад байдаг тий. Тэгж ярьдаг шүү дээ. Тэр хэр ортой вэ? Тий. Ер нь бол би бас энэ зориуд хэлчихэд би бол нэгдүгээр хятад судлаач хүн биш. Хоёрдугаар яг хятад хүмүүсийн дунд тэгж их найзлж нөхөрлж удаан байгаагүй хойдоо Бээжинд ажиллахдаа ч гэсэн дундаар ингээ өвөр Монгол хамт олонны дунд ажилласан. Яг хөө зүгээр би бол дотроо хятадыг бол ингэж ойлгодгийг. Яг хөө би бол одоо улс төрийг төлөвлөж байгаа юм биш шүү дээ. Зүгээр судлаач хүний хувьд ч гэдэм үү тэнд удаан байсан хүний хувьд харахад бид нар бол хятад гэхээр нэг л юм бодоод байна. Зүгээр ер нь бол ингээ хятад дотроо тэр өвөр монголчуудын ялгаа шиг хамгийн том хоёр ялгаа нь Бэфам, Намфа гэдэг
өмнөд хятад хоёрын хойд хятадын ялгаа маш гүн гүнзгий. За. Тэг яг ер нь бол одоо юу гэдгийг зүгээр манай баруун зүүн Монгол гэдэг шиг л тийм ялгаатай. Гэхдээ асар их ялгаатай. Жишээлбэл өмнөдийн хүмүүс харьцангуй жижиг биетэй тий ухаалаг бизнесмен ийм байдаг бол умардынхан том биетэй бүдүүлэг шиг юм уу тий. Бас тийм юм байна. Тий. Ер нь хятад улс чинь нэгдвэл нэг улс мөн боловч одоо дотроо дээр үедээ олон өөр улс гүрэн байсан соёлын хувьд асар их ялгаатай. Ер нь бол одоо ингээд хоолны соёл гэхэд дөрвөн том ялгаа байна тий. Гэх мэтчлэн одоо хэлний аялга одоо жишээлбэл хоёр өөр газрын ойлголцохгүй шүү дээ. Ягаад ч ойлголцохгүй. Дундаа нэг тэр бүтэнхай буюу одоо тэр төв хятадын амаа аялгуутай сургууль соёл сурсан улсууд хоорондоо ойлголцсон уу гэхээс энэ чинь дээр үеэсээ хоёр өөр улс байсан. Одоо хүртэл соёлын хувьд яг нэгдвэл болоогүй ийм одоо холбооны маягийн улс шүү дээ. Ер нь. Тэгэхээр зүгээр магадгүй тэнд удаан байсан хүн болохоор хятад хүн гэхээр за аль нутгийн хүн болдоо л гэж бодно гэхээс хятад хүн бүгдээрээ ийм монголчууд ийм гэдэг дүгнжихэд бол жоохон зовлонтой. Тэгэхээр одоо өмнөд мужийн хятад хүн бол шал өөр. Тэгээ хоёрдугаар энэ өмнөдүүд чинь нэг бахна шүү дээ. Европын колон болоо их байсан. Европ соёлын дээр суралцсан. Тэгээд далайгаа дагаад харьцангуй нэг 8 бизнес эрхтгэлсэн гэл одоо бүхэл юмар дээр үе нэг одоо бид нар дааш хүүгийн пүүс мүс гэл ингээ баахан монголчууд нэг эсвэл одоо энэ 8 гэхээр өвөр монголчууд чадварчдаг ч юм уу тэр шиг өмнөд хятадууд нь илүү бизнесмен хойдуудыг бас ингээл янз бүрийн бизнесийн ямар юмдаа гэсэн. Ер нь ингээд одоо бол би зөвхөн дотроо иймэрхүү вакцаалал гэж. Одоо бол одоо өмнөд хятадуудын мөнгөөр хойд хятадын байгалийн байлгаар одоо энэ улс ингээ явж гин гэж бодоод байдаг байхгүй. Тэгээ хойд хятадч чи одоо ингээд жишээлбэл Шинжаан өвөр Монгол хөхнөр төвдийг ингээд хасаад бодохоор чинь одоо бас шал өөр болчихно шүү дээ. Бээжинг умардын нийслэл гэж ярьдаг гэсэн тийм. Яг хятад хэлээр бол умард нийслэл гэсэн үг. Ер нь. Тэгээд Нанжин гэвэл өмнөд нийслэл гэсэн үг. Ер нь хятадын түүхэнд энэ 24 төр байсан гэдэг. Тэгээ энэ 24 төрийн бол одоо баг ихэнхийн нүүдэлчдийн дагуулсан төр одоо юан бол монголчуудын төр, там бол уйгуруудын төр, чин бол манжуудын төр гэдэг тэр шиг ингээд энэ одоо тэр нутаг дээр л одоо түүхийн янз бүрийн үед янз бүрийн улс гүрнүүд ингэж байгуулагдчихсан. Өнөөгийн хятад улс бол бүгд нь одоо бидний тэр нутаг дээр өрнөсөн болохоор л аргагүй л дээ. Манайх ч гэсэн одоо Монголын түүхэхэд одоо Монголын нутаг дээр төр гүрнээ байгуулж ирсэн Жужаан төрөг энтергээл уйгур муугар гэл ингэж авч үздэг ажиллах байна. Тий. Зүгээр би хувьдаа гэж боддیں۔ Муу ард түмэн гэж байхгүй, муу хүн гэж бол байдаг. Тэгээд яг хуу тэр чин тэр ард түмэнд одоо жишээлбэл жирийн нэг одоо тосхны 15-тай, 18-тай, 20-тай хятад залууг одоо би л энэ надаас муу хүн гэж хэлж чадахгүй. Тэр чин нэгдүгээр соёлын асар их ялгаа байгаа тий. Тэгээд зөндөө их байгаа ш. Ялангуяа нэг илэг нэгт одоо Монгол ахын дүүсээ за хятадч бай хаач бай ер нь Монгол хүн илэг нэгтэй ах дүүсээ бусад одоо улс үндэстнээс хүнээс дорд үзнэ гэдэг бол хамгийн буруу. Тэр чинь адилхан монголчууд бид харин нэг тэр олон хятад хүний дунд одоо бүх юм төрсөлтөөний талбарт ингээ яасантаа болоод бас дорн техникийн соёлтойгоос болоо соёлын ялгаагаас бол хүнийг ойлгоогүй дээ л тэр. Мэдээж муу хүмүүс байгаа. Мэдээж одоо бусдыг хүлэгддэг залддаг муу хүмүүс байгаа. Гэхдээ нийт одоо ялангуяа нийлэг нэгтэй байж те нэг нэгээ тэгэх бол би их буруу гэж боддог. Энэ миний л үзэл бодол шүү тий. Тийм ээ тий. Тэгээд нэг 10 жил хятадд байсан. За тэгээд хөхөттэй сургуульд ус сурсан гэдэг. Тэгээд ер нь их олзуурсан да. Гэтэ надад нэг би өөрөө гэдэг нэг явчаад за би энэ чи идэшгүй байх гэсэн бодол надад төрсөн. Хамгийн наад захын зүйл хоол унд. За хоол унд. Тэгээд нэг тийм хэл мэдхгүй жавлаа бас дээрээс тийм ээ. Тэгээд дээрээс нэг соёл шал өөр. Миний танихгүй юм байгаад байгаа байхгүй юу? Тийм. Тэгээ үнэхээр түрүү ярьсанчлан нэг бид нар хөршмөртлөө нэг мэдхгүй маш их юм байна. Би нэг 2019 онд яг Бээжинд байхад Хятад Монгол хоёр татлуу харилцаас 70 жил яваа болоод тэгээд нэг 70 өгүүлэлэг хятадын одоо эмгэгдэх гэж тэр чи хятадын зохиолчдын байгуулагч хэдэн 10,000 гишүүнтэй. Тэндээс 70 өгүүлэлийг яаж сонгох юм гэхээс юу болж. За тэгээд ингээд тэр номыг гаргах гэж нэг 100 гаруй өгүүлэлэг биш. Ер нь нийтдээ би нэг
хятад өгүүлэг гэл 100 гаруй 200 тавьсан багтай. Ямар их өөр улсууд байдгийг гэдгийг. Тэгээ хоёрдугаар би бас нэг өвөр Монголд сурж байхдаа хятад хэл сурж байхдаа дандаа нэг хэлээ сайжруулах гээд дунд сургуулийн одоо бага ангийн хүүхдүүдийн унших хүчигчтэй одоо за. тэрийг би ингээд зарим нь ойлгохгүй л байгаа ш. Гэхдээ яа их хүүхэд байхдаа ийм уншиж өсвөлнээрээ их л юу болох юм байна. Жишээлбэл нэг юм байгаа хгүй нэг юм хөл муутай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ингээд найзууд нь тосгонд уул руу явъя гэдгсэн чгүй би явж чадахгүй хөл муутай гэсэн. Чи ир хүн биш миш энтергээ шордонгууд нөгөө чинь шарандаа ингээд юм асах руу ингээд авираа гарцсан чинь. Үдээс хойш л буух гэсэн чинь хүүхдүүд яарад бүгд орхио бууцсан нөгөө чинь бууж чадахгүй л. Тэгээ аав нь одоо нөгөө хайгаад хүүхдүүдээс асуугаа гарч идэв уурчаад аав нь хэлж байгаа. Миний хүчээ нааши битээр урагшаага нэг л алах тэгэл болоо. Гэл нэг алхангууд за чи одоо яаж игээл нэг алах гэсээр гад ингээ буулгаад. Тэгээд нөгөө үүнээс хойш би одоо амьдрал ихэм зорхоо болсон. Тэгээ ерөөсөө би өөдөө тэмүүлэхэд нэг л алхахдаг болсон. Гэх мэтчлэн иймэрхүү ингээ бас нэг юм байна. Нэг хүүхэд ингээд 72-гээс нэг хясаа болоод ингээд үзэж байгаа. Маш уран нарийн эцтэй. Тэгээ энэ дотор өөрийн ухаан бодол хүнийг нэлцгай биетэй амьдрахын төлөө байгаль ийм гоё юм хүн бүтээж өгч. Энэ одоо тэгэхээр бид нар одоо оюун ухаантай болсон чи яах ёстой гэдэг юм уу. Тэгээд ийм айхтар юм уушиж өсдөг юм байна да гэд би бас бодож л байсан. Бид нар одоо бас цагаан толгой болгоод эргээд бид нар харьцуулж бодож байгаа шүү. Бид чи юу уушиж өслөө гэж. Тийм лээ. За их баярлалаа. За танд бас баярлалаа. Тэгээд жоохон ч гэсэн бас ойлголтой. Ер нь хөршүүдээ ер нь ойлгож мэдчих тийм ээ. Тэртээ тэр бол харилцах юм чинь. Тий. Ер нь бол монгол хүн бол яг хөршүүдээ бол сайн ойлгож тань мэдэх ёстой. Тэгээ ер нь одоо харилцаж байгаа талынхаа тухай мэдээлэлгүй байж харилцсан гэдэг бол маш мунхаг зүйл шүү дээ тий. Тэгэхээр юунд ядахта юунд дуртай, юунд дургүй. Тий ядаж тэрийг мэддэг байх тий. Яавал 8 хийж болох уу тийм ээ. Яавал сүгүй тэгэл. Хятад хүн чинь хоолныхаа ширээн дээр ажиллаа ярьдаг энэ гэдэг юм байдаг шүү. Албаны өрөөнд ярьдаггүй хэл. Тийм ээ. Хятадын 5000 жилийн соёлд. Хятад бол эртний соёлд хятад орн гэж ярьдаг бол үнэхээр үндэстэй юм л. Яг тэгвэл маш эрт бичиг үсгтэй болсон. Одоо бараг л түргээс өмнөх Монголын одоо энэ хүннүүлгээд энэ сайн биш гэдэг энэ эртний улсуудын түүхийг хятадын түүхээс л хардаг байхгүй. Яг тэр түргүүд бичиг үсгтэй болсон. За Монгол их гүрний үед бол маш олон газрын сурвалжаар баталгааждаг. Архитектор бол үнэхээр эртний бичиг үсгтэй. Хоёрдугаар одоо хятад бараг үг болгоно тайлбартай өвлгөртэй байдаг байхгүй. Эрдэнэ сан Субаши гэдэг чинь дөрвөн мөр шүлэг хийдэг. Шүлгийнхэн тайлбар өвлгөр явдаг шиг. Одоо яг тийм маягаар одоо хилц үгнүүд бүгдээрээ өвлгөртэй. Энэ тэргээ тэрүүгээрээ бол үнэхээр эртний соёлтой яг бол тийм бэл. Гэтэ энэ чинь нийтээрээ тийм байх гэсэн үг шүү дээ. За хоёрдугаартад би зүгээр хөдөө ингэж боддتي. За энэ худалдаа 8 хийх авилга 2 бол хятадын үнэхээр эртний соёл. Бид нар бол одоо хүртэл би ингээд хятадаас бид нар чинь 10 жил амьдрахад одоо хэдэн ч удаа дэлгүүрээс юм авах юм мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр би одоо хаяа нэг ингээд хүнсний захаас ингээд юм уу дэлгүүрээс ингээд төмс ногоо авахдаа дандаа бодогддог байхгүй. За нэг хил төмс өгчөөч гэхэл монгол хүн бол ингээд хасаж нэмсээр нэг болгоод байна. Хятад бол заавал нэг 100 г илүү өгөөл тэгэл за энэс ингээд худалдаа 8 болгоё. Хоёрдугаар яг хөө хятад бол ингээд юугаараа бол ингээд байгаа шүү дээ. Авилгалтай мундаг тэмцээлтэй. За тий. Томчуудын яг. Гэхдээ буудаал тий. Авилга бол одоо яг одоо хятад хүний бүр ингээд ясан чингсэн тийм эртнийхэн соёл юм бэл. За. Ингээд зүгээр энэ бол одоо авилга муу хэсэг юм. Ер нь авилга л та. Зүгээр ингээд би тантай ингээд уулзах болгондоо ингээд нэг тамхи бэлэглээ. Дараа нь удаа нэг цай бэлэглээ. Ингээд нэг хүнээс 5 6 удаа бэлэг авцсны дараа нөгөө хүндээ өртөө санагдаад байдаг. За ингээд надад нэг ямар нэгэн байдлаар би найзуудынхаа хин нэг юм давуу тал гаргах гэж эн чинь над нөгөө бэлэг авах гэдэг болох гэдэг ч юм уу. Тэгээ одоо яг зүгээр ингээд дунд доод чатанд аягүй хавлаа байдаг. Бөөр нэг сумын цэвэрлэгч болсон ч гэсэн л авилга өгдөг гэдэг юм байлээ. Тэрийг нь бол би нүдээр үзег хүмүүс тэгж ярьдаг. Бүх ажил төрөл бүх юм авилгаар явдаг. Гэхдээ авилгадах ямар чарлага байхад ингээд хүнд төгөөр ингээд бэлэг өгсөөр хагаад тэрний өмнө өртөө юм шиг юм төхөрөц гэж юм байлээ. Тэгээ тэр бол бас мундаг ухаан юм байлээ.
Тэгээд одоо жишээлбэл одоо юу гэдэг манай зарим нэг байгууллага байгаа л дээр санхүүгийнхэн ч юм уу эсвэл цаг бүртгэлийн ингээл ааштай хүмүүс байдаг шүү дээ тий. Тэгэхээр ганц хоёр удаа шоколад өгөөл ингээл хэдэн удаа гэсэн дараа тасалсан ч ирсэн гэх юм уу тий. Зүгээр нэг энэ бол яг ийм хятад хүний одоо ухаан шүү, дотор хүний ухаан. Энэ бол их цаанаа их нарийн тийм байлээ шүү. Зүгээр надад бол тийг санагдсан. Тэгэхээр би ямар тийч том авилга явахыг харсан. Тийм ээ. Бас нэг тэнд ажиллаж байхад зүгээр надад бодгцсон юм гэвэл манайх мэрит зарчим гэж ярьдаг шүү дээ тий. Нэг дарган том байх тусмаа илүү боловсралтай, илүү мэдлэгтэй, илүү ухаалаг, илүү зөв шийдвэр гаргадаг тийм хүмүүс. Жишээлбэл манайд ч юм бол одоо юу гэдэг их хурлын гишүүд дотор ингээд үзээд энэ чи манайс дор амтан байна да гэж бодогдох юм зөндөл гардаг шүү дээ. Тинчээ бол би тиймтэй харж байгаагүй. Ингээд 10 жил хотоо нэг нормальны одоо хүмүүс байдаг шүү дээ. Нийгэм дод болоод байдаг. Ямар юу мөө гэлтэй өмчгнөөл бичлэгийн тараагаад тийм хүн одоо нэгдүгürt од болдгоо юм уу эсвэл олонний өмнө гаргадаг юм уу? Тийм үедээ би ерөөс харж байгаагүй. Тийм үү. Тий, одоо нэг бусдаас илүү анграас аж аж ус зөндөө шүү дээ. Манай нийгмээр дүүрэн биш. Тийм хүнтэй бол би ерөөсөө харж байгаагүй. Тий, хоёрдугаарт бол ингээд одоо тэгэхээр тэдний TikTok дээр ч юм уу одоо тийм ээ одоо тэдний сошиал юунууд платформуд дээр тийм хүн нөхдүүд одоо байдгүй гэсэн гэж тэрийг бол би мэдэхгүй. Зүгээр намайг ажиллаж амьдарч байхад уулзаж үзсэн би нэг тийм дөнгөө дуу мангар дуунт ерөөсөө таарж байгаагүй. Зөө. Бүр ингээ ямар ч тооцны хүн байсан ингээд ямар ч харилцаанаага ингээд ярьж хөрж үзэхэд айгүй ухаалаг хүн байна да гэдэг нь мэдгэтэй байдаг. Тэгэхээр зарчмаараа одоо жишээл би ямар нэг олон байгууллагад ажиллажсэн шүү. Би ажиллажсэн байгууллагад манай редакцийн зарга гэхэл илүү боловсралтай. Дахиад зүүн хойд Азийг хариуцсан дарга гэвэл илүү явтай. Азийг хариуцсан дарга гэхээр ингээд уулзсан хүмүүс маань илүү их хэлтэй, илүү соёлтой, илүү боловсралтай, илүү ухаалаг шийдвэр гаргадаг. Ийм надад бол санагдчих. Тэгээд миний сурж ирсэн сургуулийн багш захирал те техник эрхлэгч гэдэг юм уу. Ингэж бодохоор ямар ч байсан хүнээ ингэж албан тушаалтан зөв бол тавьдаг. Тэгэхээр тэрний танил гэдэг нэг мангар юм авчраал ингээд манайхан ч тэгдэг шүү дээ. Тийм байдгүй юм байна гэдэг надад тэг санагдсан. Эсвэл зүгээр миний уулзж ирсэн, миний ажиллаж ирсэн байгууллагатай. Ер нь би одоо өвөр Монголын зохиолчд гэх зөндөө олон найз нөхдөд олон юунд очирсан тэгэл нэг тийм нэг хэвийн бус манайд ч юм бол одоо өөрийгөө зохиолч яруу найрагч гэж нэрлсэн хэвийн бус хүмүүсэндээ байгаа шүү дээ. Тиймд таарж байгаагүй. Мэдээж одоо байгаль лимчийн тийм хүмүүс төртгөл байх хэрэгтэй. Тийм улсуудыг олонний дэрэг даргадаг юм уу яадаг юм мэдэхгүй. Эсвэл гайгүй байт юм. Тэрүүгээр их даруух улсууд шүү дээ. Дорны яс гэдэг чинь даруухан. Хичнээн мундаг хүмүүс хичнээн нөө боловсралтай хоцмоо илүү тонгоодог тийм. Надад л тийг санагд. Тийм нэг өнгөрөөс ахсуу тийм ачуумтай ер нь тарж байгаагүй. За түлийн дөрөв. За болсон доо. Би juste их баярлаа. За энэ ажлын тухай дээр бас илүү сонирхолтой авах гэж бодоод байна. За. Баярлалаа. Тэгээ манай болдоо хоёрыг маань бас одоо яарч байгаа. Тэгээд болдоо хоёрыг та ажлын өндөр амжилттай хүсээд тэгээд өнөөдрийнхээ бичлэгийг ингээд өндөрлүүлж байна. Тэгээд миний бичлэг бас YouTube дээр тавигдах болно. Бас миний YouTube-ыг дагаараа subscribe дараарай гэж хүсэж байна. За ингээд түр баяртай.